Сайн байцгаана уу? За би Instagram дээр хэд хоногийн өмнө пост оруулсан. Тэгээ нэлээд олон хүмүүс reaction үзүүлээд за би яг ийм надтай амар адилхан санагдаж байна. Би ийм шарахтай юм байна. За зарим нь би өөрийгөө угаасаа л ийм хүн гэж бодоод байсан чинь энэ ингээд шарах байсан байна. Тэгэхээр одоо би яах ёстой вэ гэдэг ч юм асуултууд их ирсэн. Тэгээд дэлгэрэнгүй бичлэг хийнэ гэж бодоол яваад байсан. Сүүлдээ бүр хүмүүс яг хэдний өдөр бичлэг орох юм бэ гэдэг. Тэгээд 10 дугаар сарын 8 гэж амлаад одоо бичлэгээ сууж байна. За тэгэхээр энэ бичлэг маань болохоор за эцэг хүнтэй эрэгтэй хүн хүүхдүүдтэй хэрхэн нөлөөлд юм бэ? За тэгээд энэ төрлийн аваасаа авсан байгаа энэ шарахтай байна гэдгийг илтгэх шинж тэмдгүүд. За тэгээд төрлүүд болгон за эндээс одоо эдгэрэх гэдэг юм тийм ангижрах арга зам гэсэн хэсгүүдээс бүрдэх болно. Тэгэхээр бичлэгээ дуустал үзээрэй. За father wound, daddy issue, за эцгээс авсан шарах гэдэг монголоор хэлэх юм бол тийм гэдгийн зэсэг судлалын ойлголт бөгөөд хүүхэд наснд эцгийн хайр, дэмжлэг, хүлээн зөвшөөрөл, оролцооны дутагдлаас үүдэлтэй сэтгэл зүйн шарахыг хэлж байгаа. Тэнгүү зарим хүүхдүүд хүмүүс аав гэж хүн угаасаа байгаагүй. Тийм болохоор би хинээс шарах авах юм бэ гэж. Тэгэхээр тэр энэ ч дутагдaltaй орон зай үүссэн байгаа. Эндээс бас авч болж байна гэдгийг харуулж байгаа гэсэн. Тэгэхээр энэ шарах нь магадгүй хүүхэд наснд мэдрэгдэхгүй байж болох ч гэсэн насанд хүрсний дараа тухайн хүний одоо өөрийгөө үнэлэх, үнэлэмж, за хандлага, харилцаа, итгэлцэл, за сэтгэл хөдлөлөө зохицуулах гэд олон зүйлд нь нөлөөлдөг байх нэ. Аауд хэрхэн хүүхдүүдтэй нөлөөлдөг вэ гэхээр нэгдүгээр хамгийн түрүүнд мэдээж биологийн, физиологийн нөлөөнүүд байгаа. Тэгэхээр бидэнд дамжиж ирсэн гений мэдээлэлтэй удмын мэдээллүүд за магадгүй аав удамд амьдсан өвчин ч юм уу те асуудалтай байсан уу? За тэгээд амьдралын хэм маяг нь ямар байсан? За ээжийг жирэмсэн байхад бид нэр ээжтэйгээ хамт бүх зүйлийг одоо хуваалцаж хамт мэдэрч те тэр стресс, даавар, мэдрэлийн систем ч гэдэг юм үү бүх юм нь ингээд хамт байдаг болохоор жирэмсэн байхад нь ээж жирэмсэн байхад аав хэрхэн харилцаж байсан ямар мэдрэмжүүдийг өгч ийснээс хамаарат бидний за биологийн, физиологийн хөгжилд нөлөө үзүүлдэг байх нэ. Хоёрдугаарх нь болохоор ирээдүйн харилцаа болон би өөртөөгөө болон бусадтай хэрхэн харилцах вэ гэдгээр нөлөөлдөг. Аавтайгаа дотн за тэгээд эрүүл харилцаа үүсгэж чадаагүй бол ирээдүйд хэрхэн хүмүүстэй харилцах, за тэгээд ямар хүлээлт үүсгэх үү, хайр гэж юу юм те хүндлэл гэж юу юм, мэдрэмжээ хэрхэн илэрх үү, өөрийн хэрэгцээ шаардлагыг бусдад хэрхэн ойлгуулах уу, тэрийг авах уу гэдэг ч юм уу. Тэр болгон харилцааны одоо дүрслэл, зураглал энд буудаг. Гуравдугаарх нь болохоор өөрийгөө тодорхойлоход нөлөөлдөг. За аав ээж нар биднэрт хамгийн ихний ингээ рол модель болдог. Тэнгүүд би яг энэ хүнтэй адилхан хүн болох уу эсвэл энэ хүнээс өөр хүн болох уу гэдгийг хүүхэд өөрөө шийддэг. За дээрэс нь бид аав ээжийнхээ аавынхаа хэлснээр тэдний туршлагаар за амьдралыг болон бусад хүмүүсийг за мөн өөрийгөө хүртэж таньж мэдрэж ингэж шошголдог гэх юм уу те. За би ийм хүн юм байна. Бусад хүмүүсийн юм байна. Амьдрал те дэлхийн ертөнцийн юм байна гэдэг ч юм. За мөн эцгийн хайр нь бидний те өөрийгөө үнэлэх үнэлэмж, дотоод яриа те өөртөөгөө яаж харилцдаг гэдэгт маш томоор нөлөөлж идэг. За дээрэс нь эцгийн харилцаа эрэг байх нь хүүхэд эрүүл саруулаар үнэн бодтойгоор өөрийгөө хүртэж таньж мэдэрдэг бол эцгийн харилцаа дутуу ч юм уу эсвэл хэтэрхий сөрөг байх нь өөрийн үнэлэмж болон бусад хүмүүстэй харилцах харилцаанд сөргөөр нөлөөлдөг байх нэ. За сүүлийн 4 дахь нөлөөлөл бол би өөрийгөө хайрлах уу, те би өөрийгөө юу гэж үнэлэх үү гэдэгт нөлөөлж байгаа. Тийм аав нь хайрлаж, халамжилт анхаардаг байсан бол би өөрийгөө за би ийм хайрыг хүртэх ёстой юм байна те. За хин нэг өгөхгүй байсан ч гэсэн би энийг өөртөө мэдрүүлэх ёстой юм байна гэсэн тэр одоо стандартыг тогтоож өгч байна. 5 дахь нь болохоор гендерийн үүрэг, гендерийн баримжаа болон нийгмийн үйлдэлтийн талаар бас одоо хандлага ойлголтыг өгч идэг. За эрэгтэй хүн ерөнхийдөө яг ямар байд юм бэ? Эрэгтэй хүнээс би юу хүлээх юм бэ? Эрэгтэй хүн энэ гэрттэй ямар үүрэг ойлтой байд юм бэ? Тэ магадгүй одоо ирээдүйд би тэ нөхөртөө боллоо гэхэд тэр хүн надад юу одоо мэдрүүлэх юм, юу өгөх юм гэдэг юм уу те. Тэр одоо чиг баримжаа нийгмийн хүлээлт үүсгдэг гэсэн үг. Тэгэхээр
өгдөг чинь аав нь гэртээ ямар үр хөрөлтэй байсан гэдгээс одоо хамаарат охтууд за эрэгтэй хүнээс би ийм хүлээх юм байна эсвэл ийм хүлээхгүй юм байна гэдгээ хардаг байна. За шин тэмдгүүдийн хувьд постн дээр байснаас гадна нөгөө нэг жишээлбэл өөрийнхөө мэдрэмжийг одоо дарах те илүү одоо магадгүй физикэл одоо бодит хэрэгцээг хангадаг байсан хэрнээ сэтгэл хөдлөл мэдрэмжийг сонсдоггүй ч юм уу эсвэл үл ашаадаг ч юм уу эсвэл тэрийгэ илэрхийлсэнийг буруутгадаг байсан бол тэрийгэ өөрөө дараад сурчдаг гэсэн үг те хэрэгцээ шаардлага эсвэл мэдрэмжээ илэрхийлж сураагүй байх. За мөн өөртөө итгэлгүй байх. За тэгээд эр хүнд үл итгэх те. За тэр хүнд би аавдаа итгэж болоогүй тийм магадгүй тэр аав нь итгэлийг алдсан бол дахиад өөр хүнд итгэж харилцаа үүсгэхэд тэр одоо мэдрэмж нь дагаад явдаг гэсэн үг те. За мөн хэд хяналттай төгс байх гэж хичээх аваасаа хүсэж исэн хайр халамж тий хамгааллаа авч чадаагүй болохоор эсрэг талаараа би энэ төгстэй дээрээс нь би даасан бүх зүйлийг хяналтандаа байлгах юм бол би өөрийгөө аюулгүй гэж мэдэрнэ гэж боддог гэсэн үг тий. За мөн харилцаанд магадгүй нөгөө талд үл итгэжсэн бол нөгөө талдаа харилцаанд хит одоо хамааралтай болох тий зөвхөн одоо тэр хүн л байхгүй бол амьдарч чадахгүй гэдэг ч юм уу эсвэл бүхнээ хаяа зөвхөн итгэдэг ч юм уу те гих мэтчлэн ийм туйлууд дээр гарч ирдэг байна. Төрлөөдийн хувьд болохоор нэгдүгээр ямар нэгэн одоо ээж нь ч юм уу те эсвэл өвөө эмээ ч юм уу за хин нэгэн хүн одоо хүүхдэд таагүй зүйл хийлээ гэхэд хүүхдийг өмгөөлж хамгаалахгүй те тэр нөгөө хүний хийж байгаа үйлдэлийг буруутгахгүй ч гэдэг юм уу өөрт нь хэлэхгүй байх эсвэл хараагүй мөтөр эсгэх ч гэдэг юм уу те тэр хамгаалагдаагүй гэсэн мэдрэмжийг хүүхдэд өгөх. За хоёрдугаарт нь болохоор би энэ ч ингэ байдаг те өглөө ажилд яваад орой ирдэг ч гэсэндээ дисконнект буюу ерөөсө холбогдож байгаагүй ярилцдаггүй энэ ч байгаа мэрэгддэггүй те юунд ч оролцдоггүй те ямар ч юм сэтгэлийн холбоо дотн те яриа харилцаа үүсгдэггүй тийм төрлийн аваад ордоосоо харилцдаггүй магадгүй одоо таньдгүй хүн шиг санагддаг те хитрхи юм хамт биеэрээ хамт байгаа ч гэсэндээ юм хол хүндий сэтгэл мэдрэмж төрүүлдэг гэсэн үг. Гурав дахь төрөл нь болохоор үргэлж ууртай байдаг. Юу ч болсон маш их ууралдаг, бүгдийг сөргөөр хардаг, бүх хүмүүсийг шүүмжилдэг тий. За тэгээд сэтгэл хөдлөлөө зөвхөн тэр уураар магадгүй хүчээр ингэж шийдэж зохицуулдаг одоо өөр арга мэдгүй ч тийм үү тий. Тийм төрлийн аав. За дөрөв төрөл нь болохоор шүүмжлэлтэй, байнга буруутгадаг аав гэсэн үг. За тэгээд яг өмнөх аав шиг ингээд байнга уурлал хашгичаал тийм маш тийм агрессив биш гэсэндээ тогтмол ингээд шүүгээд одоо хянахгаас тийм буруутгах гэдэг гэсэн үг. За ингэхгүй яасан, тийхгүй яасан, ингэж хийвэл зүг байсан юм мэдтгүй юм уу, тийх байсан, ингэх байсан ч гэдэг юм. Тэгээд өөрийнх нь бүх юм зөв бодож байгаа нь зөв харин тэрнээс гадуур байгаа зүйл магадгүй өөрийнх нь хяналтгүй болсон зүйл эсвэл өөрөөс нь асуугаагүй гэсэн зүйл болгоныг буруу гэж шүүж тэр буруутгалыг хүмүүст мэдрүүлдэг. Их нь бол ямар нэгэн гандалттай байгаа за магадгүй арх хэрэгэлдэг ч юм уу те эсвэл тогтмол тоглолдог ч юм уу ямар нэг юмд бүр маш ихээр донтцсон мэдэгддэг. За магадгүй арх хуулаа гэхэд тэрний дараа нь ингээд маш сайн одоо сайн хүн болж уучлахгүй өөрийгөө залруулдаг ч гэсэндээ дахин ийм байдал давтагддаг те ийм таагүй нөхцөл байдлыг гэрт үүсгдэг ялангуяа донтолтой холбоотой асуудлаас болж. Гуравдугаар нь болохоор маш докторгүй магадгүй ямар нэгэн сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай за эсвэл биеийн ч юм уу сэтгэл санааны ч юм уу үргэлж докторгүй болж идэг биеийн дандаа өвддөг ямар нэг юм зүгээр болоход буцаад нэг юм өвддөг ч юм уу те эсвэл сэтгэл санаа нэг хэсэг ингээл гоё идэг бол нэг хэсэг маш их готож ундаг ч юм уу ингээд нэг бүх юм докторгүй за магадгүй ажиллаа байнга сольдог ч юм уу те яг юм докторгүй аюултай ч юм уу те доктортой аюулгүй одоо тайван те юмнуудыг одоо зохицуулж чадна гэсэн мэдрэмжийг юусоо хүүхдэд өгдөггүй гэсэн. За дараагийнх нь болохоор алга болцсон те бүр огт одоо ингээд сургаггүй те магадгүй авч хоёрын салсан байж бодлоо салсны дараанаас ингээд сурагч юмаа тасарсан тэр хүн одоо амьд үү өсөн үү мэддэхгүй те бүр тэр хүнээс холбогдтой юу ч мэдэхгүй юу ч сонсохгүй ч юм уу те тийм төрлийн аав ордог бахан. За 8 дахь нь болохоор аав нь нас орсонтой ямар нэгэн байдлаар магадгүй эрүүл мэндийн шалтгаанаар эсвэл санамсаргүй ч юм уу зуурдаар ч юм уу нас барсан тохиолдлууд шарах үүсдэг. За тэгтээ судалгаанаас харахад бол
бусад магадгүй хүнд гэмтэл шарахууд эсвэл нөгөө нэг энэний өмнөх дээрсэн хэл сургуу алга болсныг бодвол илүү одоо нөгөө нэг цаг хугацааны ирэхээр ч гэдэг юм уу эдгэрх нь арай илүү сайн байж одоо илүү дээр байдаг бусдаа энэ шарахыг бодвол гэж үздэг. Яг бол тодорхой шалтгаан байсан нөхцөл байдал үүссэн одоо магадгүй өөрөөр байгаагүй ч гэдэг юм уу тий тэгэж бодоход эдгэрхэд арай илүү амар байдаг. Эсрэг төрөл нь болохоор салжигсан аав гэсэн үг. За тэгэхээр магадгүй ингээд тусдаа амьдралтай болчихсон хоёр өөр гэртэй тэр голд хүүхдүүд явдаг. За тэгэнгүүт хоёр одоо соёлын өөр орчин үүсэж байгаа шүү дээ. Магадгүй ээж нь дахиад хүндээ суусан, аав нь дахиад хүндээ суугаад дүүнэртэй болцсон гэдэг юм. Яг энэ голд хүүхдүүд маш их асуудлууд үүсдэг. Би яг хаана хариалагдах юм бэ те? Би яг хин итгэж болох юм бэ? Би аль дүрмийн дагаж мөрдөх юм бэ гэдэг юм. Ялангуяа энэ хоёр хүн хоорондоо бас маш их зөрчилтэй магадгүй хүүхдээ булаацалдаг, хөрөнгөө булаацалдаг, бие бинийгээ үгүйсгдэг, нэгдэж чаддаггүй. Ялангуяа хүүхдийн хүмүүжил, хүүхдийн ирээдүй, хүүхдийн хэрэгцээн дээр хамтдаа зогсож чаддаггүй бол хүүхдүүд бүр илүү хэцүү байдал үүсдэг байна. За ард нь болохоор мэдээж олон төрлийн хүчирхийллүүд байгаа. За яг хамгийн аюулгүй сейф гэсэн мэдрэмжийг авах хэрэгтэй хүнийхээ хажууд хүн биеийн хүнтэй байхдаа маш аюултай юм байна. Би санал хэмжтэй байх хэрэгтэй юм байна. Би өөрийгөө хамгаалах хэрэгтэй юм байна гэсэн мэдрэмж авч исэн бол маш хүнд шарах болдог байна. Уулын дөрөвд нь болохоор victim буюу хохирох сэтгэхүйтэй аав. Бүх юмд л тэ миний тэрч битггүй байх, хийж намайг ойлгохгүй байх, миний амьдрал юм байна, энэ болохгүй ингээд чи тааваг ойлгохгүй, мэдэхгүй байх, амьдрал хэцүү, хатуу, би ингэж хичээсэн, хүмүүс надад ингэж хандсан, тэ ингэж л уурдуулсан, ингэж хулигдуулсан ч гэдэг юм уу, ингэж итгэл найдвараа алдсан ч гэдэг юм уу. Энэ болгоонуудыг ингэж байнга хэлж ингээл яг нэг бүтэн хохирогч гэдэг хүн байвал ямар байх вэ гэдэг зүгээр хүүхдтэй харагддаг гэсэн. Тэгэхээр миний эдгээр хэлсэн за 10-11 тэ төрлүүдээс харах юм бол яг ямар төрлийн шарах би авсан юм бэ те. Магадгүй хамаа маш сайхан сэтгэлтэй гоё хүн байж агаад магадгүй нас урсан юм уу. За эсвэл нэг эрэгтэй хүн ирдэг байсан, таньдаг байсан. Гэхдээ би тэр хүнийг бол жихээсээ танихгүй, яг үнэхээр харилцаж үзээгүй. Тэр хүний үнэт зүйл нь юу юм? Тэр хүн тэ амьдралд ямар одоо зүйл туулж байгаа ч гэдэг юм уу те. Тэр болгоны би огт мэддэггүй байсан гэдэг ч юм уу те. За эсвэл бүр үнэхээр харилцаад хэцүү юм байсан. Дандаа нөгөө буруутдаг байсан, шүүдэг байсан. Магадгүй ихч бит хоёрыг ч юм уу те харьцуулдаг байсан. Надад илүү муу ханддаг байсан гэдэг юм. Ямар төрлийн шарах байгаа гэдгээс хамаарат эдгэрэх те өөрийгөө илүү сайн таних. За тэгээд тэндээс гарах арга зам нь тодорхой болгоход тулд эдгээр одоо төрлүүдийг хэллээ. Тэгэхээр өөр дөр бас бодж үзэх нь те яг аль төрлийн магадгүй шарах надад байна вэ гэдгийг харж болох нэ. Тэр бид нэр яг энэ шарах гэж ямар шарах хэлээд байгаа юм бэ? Ямар төрлийн шарахуудыг бид нэр авсан байж болох вэ? За тэгээд шинж тэмдгүүд нь юу байж болох вэ гэдгийг мэдсэн бол одоо эндээс бид нэр яаж гарах вэ? Ямар арга замаар өөрийгөө эдгэх вэ гэдэг тийм хамгийн наад захын зүйл бол бид нэр эхлээд за тэр хүнийг ямар одоо надад харуулсан өнцөг нь ямар байснаас гадна тухайн хүн цаанаа ямар асуудалтай байсан бэ? Тэг адилхан хүн гэдэг утгаар нь хүлээж авах гэсэн үг. Тэг хүн болгон алдаа гаргадаг ч гэдэг юм уу. За эсвэл за магадгүй залуу хүн байсан байна. Тэг дөнгөж 17 8 таа хүүхдтэй болсон ч юм уу. Тэгвэл амьдралаа одоо яаж авч явах те яаж харилцах за магадгүй хүүхдтэй болох ямар хариуцлага үүрч байгаа гэдгийг ч мэдэхгүй байсан байж бол те. Тэгэхээр хүн болгоны цааныг одоо түүхтэй эсвэл магадгүй бидний харахад чадаагүй бас өнцөг магадгүй шарах ч гэсэн байгаа те тэр хүн тэгэхээр хүн чинь өөртөө байгаа зүйлээ л бусад хүндээ өгч чаддаг те хэрвээ миний аав те үнэхээр хайр те эсвэл одоо өөртөө итгэл гэдэг юм уу одоо тийм ачуур зүйл байсан бол тэр янд тохиосан тэр хүнд байгаагүй болохоор надад өгсөн юм өнөөдөр тэр хүнд байсан юмнууд нь л байж таарад байна те гэдэг ч юм уу эхлээд хамгийн түрүүнд энийг ойлгож авах нь бидний хувьд чухал байх нь яг гэвэл одоогийн асуудлуудаа саний шинж тэмдгүүдээс тэгээ магадгүй сэтгэл зүйн асуудлуудаа аав ээжигээ буруутгах биднэрт магадгүй амархан гэхдээ тэглээгээд өөрчлөгдөхгүй бид нэрээ нэг тийм гогцоонд нь орчихно гэсэн үг. Илүү хэцүү болох. Тийм болохоор эхлээд тэгж бодох нэ. За дараагийн алхам бол мэдээж бид нөгөө нэг хэрэгцээгээ сэтгэл зүйн хэрэгцээгээ даруулсан ч юм уу те надад яг юу хэрэгтэй байгаа би яг юу хүсэж байгаа гэдгийг ингээд жоохон дарж байсан болохоор яг тэр жинхэнэ хэрэгцээтэйгээ нүүр тулж өөрийгөө илүү анзаарна гэсэн. Би яг юунд дуртай юм бэ? Юунд дургүй юм бэ? Хүмүүс надад яаж хандаасаа гэж би хүсдэг. Хүмүүс надад яаж хандахад би дургүй юм. Тэг би бусад хүмүүсээс юу хүлээдэг гэдэг ч юм уу. Тэр болгоныгоо илүү тодорхой болгоно гэсэн үг.
хичнээн одоо юу гэдэг чинь бусад хүмүүсээс хайр халамж анхаарал хүсдэг ч гэсэндээ тэрийг анханасаа авч чадаагүй авч сураагүй болохоор одоо энэ чи би даасан хүчрхэг эмэгтэй гэж байгаа ч гэсэндээ миний дотор хөвгөд хэн нэгнээр халамжлуулахыг анхаарал тавиулахыг магадгүй чамд туслах уу гэж хэлүүлэхийг хүсдэг ч гэсэндээ энэ чи ингээд хаалт үсгээд гэж магадгүй тэндээс дотоод зөрчил үсээд өнөөдөр надад асуудлууд үүсчиж болох учраас яг миний тэр дотоод хүсэл хэрэгцээ юу юм бэ гэдгээ анзаарч мэдэх нь чухал ахын. Дараагийнх нь болохоор яг нэг тийм дотор одоо өөрийгөө бусдад харьцуулсан ч юм уу энэ хүүхэд аавтайгаа юм гоё харилцаатай тийм гоё эрүүл сэтгхүүтэй ч юм уу сэтгэл зүйрэл минь асуудалгүй байхад би ингээд ааваас болооч гэдэг юм ийм асуудалтай байна гэж бодоод хүний дотор яг ийм уур хилэм уу гашууд зэрэг төрөөд идэв. Тэгэхээр тэр бүх мэдрэмжүүдийг захиа бичдэг ч юм уу гадагшлуулах хэрэгтэй гэсэн үг. Яг тэр дотор юу байна? Ингээд тэр яг тэр гонигтай ч юм уу тэр шарах яг миний биений аль хэсэгт мэдрэгдэж байна. Тэрийг би хэрхэн гадагшлуулах вэ? Тэр хаашаа гадагшлахыг хүсэж байна те. Магадгүй нулимсаар эсвэл бичиж ч юм уу те. Эсвэл магадгүй маш их хөдөлгөөн хийж хөлсөөр юм уу? Эсвэл ингээд тэрийгээ болсон түүх те. Эсвэл өөрт мэдрэгдсэн мэдрэмжээ бусад хуваалцах. За магадгүй сэтгэл зүйн тусламж дэмжлэг авах ч юм уу те. За тэгээд сүүлд нь болохоор эцсийн эцэстээ биднэрт өөрөө өөрсдийгөө хүмүүжүүлэх, өөрөө өөрийнхөө аав нь болох, ээж нь болох үүрэг рол ирж гинэ гэдгийг бид нэр хүлээн зөвшөөрчих юм бол бидний энэ одоо эдгэх аялал маань илүү амар болдог гэсэн. Хин нэгэнд хариуцлах биш бид нар өөр дөрөө тэр хариуцлагыг авчгаар өөр хүнээс хамаарахгүй миний хяналтанд орж байгаа. Түүнээс биш бусад хүмүүст хяналтыг арга замыг өгөөд за миний ишрхэг аав маань буцаж идэх юм. Би магадгүй аавтайгаа маш гоё харилцаатай болж ийж та намайг тэгдэг байсан гэж уйлангууд аав нь станер аавыгаа уучлаарай. Одоо аав нь чих аав хүн шиг байна гэж тэрвэрлдэл уйлалч юм те. Энийг бид нэр эдгэрлэж бодод байдаг. Буцаж одоо огт харилцдаггүй байж яснаа аймаг гоё харилцдаг болол те. Миний хөө ааваа гэдэл тийм болохыг хүсдэг. Гэхдээ мэдээ тэмдэглэлтэй тийм байхгүй болж болно. Яг тэгвэл байхгүй байгаа. Эсвэл бүр сураг тасарсан ч юм уу те. Эсвэл үнэхээр том хагарал үрдсэн байж болно. Гэхдээ бидний хийх юм бол яг нэг тийм биднэрт аав гэл хин нэгийг хэлэхдээ хин нэг аавынхаа тухай магадгүй ярихад эсвэл аавын холбогдлолтой кино үзэхэд ямар нэг юм сонсоход аав гэхэд бидний дүрслэлтэй толгой дотор тархин зүрх сэтгэл бууж байгаа тэр фигүр дүрслэл ямар байгаа вэ? Хандлага ямар байгаа вэ гэдгийг л бид нэр эрүүл болгох юм бол бид нэр өөрөөсөө эдгэж гинэ гэж ойлгох нэ. За тэгэхээр өнөөдөр хүртэл энэ хүртэл бичлэгийг маань үзсэн баярлалаа. Тэгээ магадгүй дутуу ч юм уу ойлгомжгүй хэсэг байсан бол комент үлдээгээрэй. За тэгээд асуулт байвал бас үлдээгээрэй гэх юм бол магадгүй рилээр сториогоор ч юм уу дахиад өөртөө бичлэгээд оруулах болно. Баярлалаа.